Байгаль дээрх үндсэн дөрвөн төрлийн хүчний талаар товч явж үзье. Нэгдүгээрт гравитацийн хүч, хоёрдугаарт цахилгаан соронзон хүч, гуравдугаарт сүмийн хүчтэй хүч, дөрөвдүгээрт сүмийн сул харилцан үйлчлэлийн хүч гэсэн дөрвөн хүч. Гравитацийн хүч гэдэг бол одоо бидний дэлхий татагдж байгаа. За эсвэл нарыг тойроод дэлхий эргэж байгаа шиж гэсэн хүч байх тий. Энэнийг илэрхийлждэг. Бид нь бол энэ гравитацийн хүчний тухай 10 жилийн физикийн хичээл дээр маш сайн үздэг. Цахилгаан соронзон хүч гэдэг бол юу вэ? Бид өмнөх атомын тухай видеон дээр үзсэн байгаа. Атомын нэмэгт зэнэгтэй цөм электрон ингээд эргэж байдгаа гэдэг өмнөх видеон дээр үзсэн. Электроныг ингээд энэ эргэж байгаа тойрог дээр барихын тулсж байгаа хүч байна. Энэ бол цахилгаан соронзон хүч. За энд 3 дугаар хүчний тухай. 3 дахь хүч, цөмийн хүчтэй хүч гэдэг нь юу вэ гэхээр за энд бидний өмнө үзсэн гелийн атомын цөмийн зураг байна. За 2 нейтрон. За ер нь бол энэ 2 протон гэж үзэж байна. За нейтрон нь цэнэггүй, харин протон нь бол цэнэгтэй, нэмэгт цэнэгтэй. 1 фемтометр буюу 10-ын хасах 15 зэрэгт метр хэмжээнд маш хүчээр цэнэгүүдийг барьж байгаа гэсэн үг. За хэрвээ тэгээд атомын цөмийг хувааж чадах юм бол юу гэхээр энэ хүчтэй ингээд барьж исэн цөмийн хүчтэй хүч юу гэхээр маш хурдтай одоо задарна гэсэн үг. Энэ задралын явцад өөр нэг одоо атомуудыг дадлна гэсэн үг. Энэ юу вэ гэхээр цөмийн бөмбөг эсвэл одоо цөмийн реакторт ашиглагдаж байгаа. Дараагийн хүч бол цөмийн сул харилцан үйлчлэлийн хүч. Энэ хүч нь бол маш богино зайд. Маш богино гэдэг нь юу гэхээр протоны диаметрээс одоо 100 дахин бага. Ийм зайд харилцан үйлчилдэг. За өмнөх видеон дээр бол атомын тухай авч үзэхдээ бид протон нь up quark, 2 up quark, 1 down quark-аас бүрддэг гэж үздэг. Протон. Харин нейтрон нь 2 down quark, 1 up quark-аас бүрддэг гэж үздэг. Нейтрино гэдэг жижиг бөөн байна. Нейтрино нь бол ойролцоогоор тэг масстай, цэнэггүй, гэрлийн хурдаар тархирын атомуудтай харилцан үйлчлэх нь бол маш ховор. Тийм учраас одоо илрүүлэхэд маш хүндрэлтэй байдаг ийм бөөн байгаа. За гих чинь бол юу вэ гэхээр за бозонуудыг агуулж идэг. За энэ дээр хамгийн шууд жишээ болгоод W бозон нэгэн төрлийн одоо нэмэгт цэнэг маягийн цэнэгтэй бөөн одоо бозон бахан. За энэ яадаг вэ гэхээр энэ W бозон маань нейтрон дээр ирээд харилцан үйлчлснээрээ нейтроныг яаж хувиргах вэ? 1 down quark-ыг up quark болгоод шинэ протон. За энэ сул харилцан үйлчлэлийн хүчний нөлөөгөөр энэ шинэ протон үүсдэг байна. Тэр өмнөх видеон дээр атомын тухай видеон дээр ярьсан C14 N14 болж задардаг гэж үзсэн. Юу гэхээр 6 протон, энэ 7 протонтой, 8 нейтрон, энд нь 7 нейтронтой. Тэгвэл юу вэ гэхээр энэ цөмийн сул харилцан үйлчлэлийн хүчний нөлөөгөөр 1 нейтрон нь протон болсноороо 7 буюу энэ N14 үүсдэг. За C14-ийн 5730 жил хагас задралын үе гэж авч үзсэн. За энэ видеогоор тэгээд дөрвөн төрлийн байгаль дээр тохиолдох үндсэн дөрвөн төрлийн хүчний тухай авч үзлээ.